хичээлээрээ бид өвгөөдөө үеийг мөнх хааны бодлого үйл ажиллагаатай танилцуулах болно. Өвгөөдөө хаан нь 1186 онд Чингис хааны 3 дахь өвгөн болон эндэлсэн бөгөөд 1229 оны 8 сард Хэрэлтний хөдөө харалт болсон их хурлтайгаар Чингис хааны 3 дахь өвгөн өвгөөдөө хаан ширээн залсан байна. 1234 онд тэрээр засгийн хэргийг ерөнхийлөн шийдэх яам байгуулсан Их Монгол улсын бүх ажил хэргийг Эргэн ноёнд, Сангийн хэргийг Чангай ноёнд, эзэнт гүрний баруун хэсгийг захиргаа санхүүг Махмуд Ялгаавич, зүүн хэсгийн захиргаа санхүүг Илүүд Жузайдад хариуцуулжээ. Мөн тэрээр 1000 бүрээс нутагчин гаргаж элчээр нутгийг олгож дууссан байна. Өвгөөдөө хааны шинжлэлийн бодлого. Их засаг хуулийг Өвгөөдөө хаан Монгол хадаяар чандлан мөрдүүлж байсан бөгөөд мөн морин өртөөгийн сүлжээг бий болгосон. Өртөөг тусгай зохион байгуулалтанд оруулж 50 км тутамд морь юулах буудалтай тогтсон завтай байгуулав. Өртөөгөөр төрийн элчнэр зорчих албан дотор хүнс зэрэг хэмжлээс гадна худалдаажид ч өртөөг ашиглах боломжтой байв. Мөн үржилшгүй газруудад худаг гаргуулan суурьшлийн шинэ бүс гаргасан албан татврын нэгдсэн бодлогыг бий болон хүн амын тооллогыг явуулснаар албан татврын нэгдсэн бодлогыг эзлэгдсэн улс орнуудын онцлогт тохируулан шинжилэн тогтоосон. Суурин орнуудад тохирсон бодлогыг явуулахын тулд Махмуд Ялгаавч, Чангай Масууд Ялгаавч, Илүүд Жузай нарын хүмүүсийг төрийн албанд дэвшүүлэн ажиллуулсан байдаг. Мөн цэрэг иргэний хослсон зохион байгуулалтанд оруулан айлгынж, тамгаж, даруй зэрэг албан тушаалтнуудыг хотуудад суулгасан байна. Өвгөөдөө хааны байлдан дагуулал 1231-ээс 1234 оны хооронд Өвгөөдөө хаан улс орныхоо гадаад аюулгүй байдлыг бүрэн хангах эцгийнхээ бодлогыг өргөжүүлсэн. Тэрээр гол дайсан алтан үсийг эзлэн авч чадсан. 1231, 32, 35 онуудад Монголын элчийг хороосон Солонгосыг довтлон эзэлж түүнийг захирах далан дарагчийг суулгасан байдаг. 1235 онд болсон их хурлтайгаар зүүн Европыг байлдан дагуулах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү байлдан дагуулалтанд Зүчийн ууган хүү Бат, Цагаатай хөвгүүд болох Бүрий, Байтар, Өвгөөдөө их хөвгүүд болох Гүйэг Хадаан, Тулуун ууган хөвгүүд мөнх бүжиг нар тус оролцсон байдаг. Үүнийг түүхэнд Ахмад хөвгүүдийн Аяндан гэсэн нэрээр тэмдэглэдэг. Батын цэрэг Булгар, Москва, Рязань, Киев зэрэг Орсын хот улсууд улмаар Крим, Польш, Унгарыг эзэлж авсан. Монголын цэрэг Адриатын тэнгис Австри хүртэл явж чадсан байна. Өвгөөдөө хааны хийсэн 4 сайн болон 4 муу үеийн талаар ярилцъя. 4 сайн үйл нь алтан улсыг эзэлсэн, өртөө замуудыг тавиулж, алгачин тамгачин тавьж улсыг амар тайван болгосон. Зам усгүй газар хотоогоос гаргуулсан. Зэрэг болно. 4 хаан муу үйл нь огоосоо охин авчруулсан, эцгийн шадар доголгүйг хилсээр хороосон. Хөрөөсийг бусдын нутагт оруулахгүй гэж хашаа хороо босгосон. Бор дарсан дурлсан зэрэг болно. Өвгөөдөө хаан нь 1229-өөс 1241 оны хооронд нийт 12 жил хаан ширээн сууж 1241 оны 12 сарын 11-нд нас барсан байдаг. Гүйэг хаан нь 1206 онд Өвгөөдөө ууган хүү болон мэндэлсэн байна. Өвгөөдөө хааныг таалт өгсөний дараагаар хаан ширээ эзүүрч хаан ширээг 4 хатан төр барьсан бөгөөд за энэ үед хаан ширээний тэмцэл гарч төрийн хэрэг нэлээд алгуурлахад хүрсэн байдаг. Яагаад хаан ширээг эзүүрсэн бэ гэвэл Өвгөөдөө хаан хүч үг өөрийн залгамжлагчаар сонгосон байсан боловч 1236 онд өмнөсөн улстай байлдаж яваад нас барсан байдаг. Түүний Ахмад хөвгөн ширээн мөн хаан суугаад нялх байсан учраас Өвгөөдөө хааны хатан 4 гаруй жил төрөө барьсан байна. 1246 онд Тамирын шар ордонд болсон их хурлтайгаар Өвгөөдөө хааны Ахмад хөвгөн гүйгийг хаан ширээнд өргөмжилсөн. Уг хуралдаанд
гадаад дотоодын 4,000 гаруй улс төлөөлөж ирсэн нь Монгол гүрний нэр хүнд зургчийг илтгэж байсан. Гүйг хаан ширээн залраад дөрвөн хатны үед суларсан хууль ёсыг чан сахиулж гэмтнүүдийг гисгээ шийтгсэн. За мөн хойд хотыг Махмуд ялаавч, Төв болон Дундад Азийг Масууд ялаавч, Баруун Азийг 10 ноёноор захируулж эдийн засгийн зарим шинжилгээг хийсэн байдаг. Түүнийг хаан ширээн суусны дараагаар зүч болон тулуун хугацааных нь тааш авахгүй байсан. Учир нь Европт болсон Ахмад хүмүүстийн аян дайны үеэр Баттай нэлээд ширүүн модалцсан байдаг. За зүчийн хөвгөн Бат, тулуун хөвгөн Мөнх нар гүйн эсрэг тэмцлийг толгойлж ерөнхийдөө тэднийг тулуун их хатан сорогтон бих дэмжиж байсан. 1247 онд Сүн усыг эзлэх дайныг эхлүүлсэн бөгөөд Илжигдээ ноёныг Баруун Азад илгээсэн байна. 1248 онд Гүйг хаан Эмээл нутгийн зөв бие ялааршуулна хэмээн Хэцэргийн аван хөдөлсөн. Бат хаан үүнийг өөрийнх нь эсрэг тоглоом хэмээн сэрэмжилж хариу бэлтгэл хийж байсан байна. Гэвч 1248 оны 8 сард аян замынхаа дунд хүчний улмаас таалт өгсөн байна. Мөнх хаан нь 1209 онд Чингис хааны отгон хүүгэн болох тул үе түүний их хатан сорогтон бих нарын Ахмад хүүгэн болон мэндэлжээ. Тэрээр Хүлээгүй, Арихгүй, Өглөө хааны ах байсан. Чингис хааны их өө Тэв тэнгэр хөгчүү шинхэн мэндэлсэн хүүд Мөнх тэнгэрийг бэлтгэж Мөнх хэмээн нэр харилсан гэсэн сурвалжийг тэмдэглэсэн байдаг. Гүйг хааныг нас барсны дараагаар 1251 оны хүртэл төрийн хэргийг түүний их хатан агуул аймагш хамаарч байсан. Төрийг хэрхэн удирдах цаашдын хаан хэн байх талаар Алтан уургийнхаа хоёр хэсэг хуваагдсан бөгөөд нэг хэсэг нь өгөөдөө буюу цагаатайн талынхан, нөгөө тал нь зүж тулуун нүдмийнхэн хэмээн хоёр хуваагдсан байдаг. Мөнх хаан Батын дэмжлэгтэйгээр Хэллэгийн хөдөө аралд Монголын их хаан ширээн заларсан байна. Төв засгийн газар байгуулсан бөгөөд Төв засгийн газар нь санхүү татвар, сан хөмөргийг хариуцсан хэсэг, мөн өртөө зам худалдаа хариуцсан хэсэг байсан. За мөн шашны төлөөллүүдийг багцсан зөвлөлттэй байсан байна. За мөн Мөнх хааны шинжлэлийн хүрээнд хаан хүүгүүд ноёдын бие даах шийдвэрийг гаргах эрхийг хаассан байна. Энэ нь хаан ширээний төлөөх тэмцэл хууль дамныг зогсоохын тулд гаргасан шийдвэр. За өртөөрний журмыг нарийн боловсруулж төрийн эргээр зорчигчдоос бусдад үн хөлстэй үйлчлэхээр журмалсан байна. Мөнх хаан хаанчлалынхаа үеэр татварын шинжилгээг мөн хийсэн бөгөөд татварын нэгдсэн бодлого зэгцлэн их засаг хуулийн дагуу өнчин ядуу эрдэмтэн мэргэд шашны хуурга зэрэг хүмүүсээс татвар угаахыг хориглосон байна. Нүүдэлчдийн хувьд 100 мал тутмаас нэгийг, суурин иргэдийн хувьд баян хүнээс жилд 10 алтан зоос татвар туугадаг. Харин ядуу хүнээс 1 алтан зоос татварлах журмыг мөрдүүлсэн байна. Алтан уургийнхны ноёд түшмэг дүр зургаар аль татвар хуваарлаж ноогдуулахыг бүр мөсөн хориглосон. Эзэнт гүрэн даяар бүх шашныг тиш үзэх уламжлал бодлогыг сахин мөрдүүлсэн. Мөнх хааны үед хар хорон нутаг Бөөгийн, Буддын, Загалмайтны исламын шашны төлөөллийн мэтгэлзээний зохион явуулсан нь дундад зууны ертөнцид цоон шин үзэл байлаа. Бас хар хорон нутгийг дэлхийн нийслэлийн өмнө төрхтэй болгосон шинэ бүтээн байгуулалт байсан. Мөнх хааны үед их Монгол улс нь дэлхийн эзэнт гүрний шинжийг нэгэн толгойд байсан бөгөөд харь улсын хаад ноёдын өөрсдийн хэрэг заргаа хар хоринд ирж шийдвэрлэдэг болсон байна. Мөнх хаан өөрийн гадаад аюулгүй байдлаас сахин хамгаалах нутаг төсгөрөө тэлэг зорилгоор байлан агуулгыг хийж байжээ. 1256 онд Дүү Хүлээгүйг Баруун Азад төвлөн явуулж Хүлээгүй хойд Иранд үүрлж байсан Исмаилитын бүлэглэлийг 1258 оны 2 дугаар сард Багдадын халифатыг тус мөхөө мэдэлсэн байна.
1258 онд Дүү хувилааг Сүм улсыг дайлуулахаар илгээсэн. Хувилаа Далийн улсыг байдлан эзлээд Сүм улсыг довлох бэлтгэлээ бацаажээ. 1256 онд Сүм улс хилцээрээ зөрчин илгээсэн элчийг хороосон тул Их Оролдооны шийдвэрээр Мөнх хаан өөрийн биеийг зэрэг авч Сүм улсын зүг мартсан. 1259 оны үед тэрээр Сүм улсын олон хад бомтыг амжилттай байлдан дагуулж явсан боловч Сычуан орчимд цэргүүдийн дунд халуун хижих хэмээх халдварт хүчин ихээр тархсан байсан. Энэхүү өвчнийг бас Мөнх хаан тусан. Энэ өвчний улмаас таалал өгсөн байна. Мөнх хааны таалал өгсөний дараагаар хаан ширээний төлөв тэмцэл бусдалж эхэлсэн байна. Учир нь Мөнх хаан өөрийн дараа орц өхнийг нэрлэж амжаагүй бөгөөд мөн түүний хаттуудаас төрийн эрхийг барих хатад мөн адил нас барсан байсан тул төр эзэнгүүрч түүний дүү хувилаа болон түүний дүү ариг ухаар хаан ширээний төлөв маш их үнэтэй тэмцлийг өрнүүлэх болсон. Өнөөдрийн хичээлийн агуулгын хүрээнд нэгэн тестийг ажиллацгаая. За энэхүү тест маань Чингис хааны дараах Монголын эзэнт хүрэх эмэгтэй дагуулгын хэрэглэх төвчдөд даалгавар байна. Монголын зарим хаадын хаан сууж байсан хугацааг 100 оноор тохируулна. За энэхүү хичээлийн хүрээнд үтсэн өгөөдөө гуйг Мөнх хаан за мөн дараагийн хичээл үзэх Хувилаа хааны онуудыг тус тохируулах байна. Өгөөдөө хаан маань 3 дугаар хариулт буюу 1229-өөс 1241 онд хаан ширээнд сууж байсан. За гуйг хаан 1246-аас 1248 оны үед хаан ширээнд заларсан. Мөнх хаан 1251-ээс 1259 онд хаан ширээнд тус заларсныг бид мэднэ. За харин Хувилаа хаан маань 1260-аас 1294 онд хаан ширээг заларч Монголын төрийг удирдаж байсан байна.